Математикийн хичээл өгүүлбэртэй бодлого. Дэвтэр номоо гаргаарай. За зургийг ажиглаад өгүүлбэр зохиогоод бодоорой. За эхлээ хэдэн цэцэг байсан бэ? Хэдэн байхгүй нь вэ? Гэдгээ сайн хараарай. За гэрийнхэнтэйгээ хамтраад өгүүлбэр зохиогоорой. За багш нь өөрөө зохиосон өгүүлбэрийг харуулъя. За Мишельд 15 цэцэг байжээ. 3 цэцэг байхгүй юм тийм ээ. 3 цэцгийг дүүдээ өгсөн бол Мишель хэдэн цэцэгтэй үлдсэн бэ? За энэ зурагтай таарч гинөө багшийнхан бичсэн өгүүлбэр. За зүт. За Мишель 15 цэцэгтэй байжээ. 15 цэцэг байгаа тийм ээ. За түүнээс 3-ыг нь яасан бэ? 3 нь байхгүй юм тий. 3-ыг дүүдээ өгсөн байна. Тэгвэл Мишель одоо хэдэн цэцэгтэй үлдсэн бэ? За тэгвэл бодолтыг яаж хийх вэ? За дэвтэртээ бодоорой. Бас бичлэгээ зогсоож байгаад өгүүлбэрээ бичиж даваарай за. За бодолтой байсан бол тулгаарай. 15-аас хасах нь 3. Тэнцүү 12 гарчээ. Тэгвэл Мишель 12 цэцэгтэй үлджээ. Багшийнхан бодсондоо таарж байна уу? Таарж байгаа бол сайн байна. За дараагийн бодлого. За хэдэн ширхэг нь авч байна? Хэдийг нь байхгүй болгосон байна? За тэгээ өгүүлбэр зохиогоорой.
Багшийн зохиосон өгүүлбэр ануужин 14 навчтай. За энд 14 навч байгаа юм тийм ээ. Ануужин 14 навчтай байжээ. 2 навчийг эрхэмд өгсөн бол ануужин хэдэн навчтай үлдсэн бэ? За 2 ширхэг навчийг дарсан байгаа тий. Тэгвэл 2 ширхэг навчийг өөр хүүхдэд өгсөн байна. Тэгвэл ануужин хэдэн навчтай үлдсэн бэ? За бодолтоо дэвтэр дээрээ бичээд бодоорой. За багшийн бодсон бодолт байна. 14 навч байсан. 2-ыг хүүхдэд өгсөн учраас 2-ыг хассан байна тий. 14-өөс 2-ыг хасаад 12. 12 навч. Хинийх вүлээ? Зөвхөн ануужин гэх тийм ээ. За дараагийн бодлого. За баахан алимнууд хидчний алим байгаа юм бол доо. Тоолоорой. Тоолсон бол өгүүлбэрээ зохиогоорой. Өгүүлбэрээ зохиосон бол бодолтоос игээрэй. За багшийн зохиосон өгүүлбэр тунгалаг 17 алимтай байжээ. За тэгвэл энд 17 алим байгаа юм тийм ээ. 4 алим урангоод өгсөн бол тунгалагт хэдэн алимтай үлдсэн бэ? Тунгалаг хэдэн алимтай үлдсэн бэ? За гэсэн өгүүлбэр байна. За тэгвэл багшийнхаа бодолтыг харъя. 17-оос 4-ийг хасаад 13 алим.
За нэг байсан 17 альмаас 4 альмыг нь дарсан байгаа учраас 4 альмыг нь хасна тийм ээ. 17-оос 4-ийг хасаад 13. Хагирын даалгавар. Сурах хүчгийн 92 дугаар хуудасны 17-оос 19 дугаар бодлогыг тэтэртээ бичиж бодно. За саяны бидний бодсон 3 бодлоготой төстэй бодлогод байгаа. За амжилт хүсье.